За сайн байцгаана уу? Эдийн засгийн антропологийн Цуврал подкастын 2 дахь дугаард тавьтаа морил. Миний нэр бол Оюнга. За Марл байна. За бид хоёр болохоор энэ удаад эдийн засгийн антропологийн нэгэн сонирхолтой сэдв болох субстантивистүүд болон формалистуудын маргааны талаар ярилцахаар шийдлээ. За сонсогчд маань субстантивистүүд, формалистүүд гэх нэлээд сунжирсан хоёр гадаад үг сонсогдоод ер нь ямар утгатай үг юм болоо? Субстантивистүүд гэж хин юм бэ? Формалистүүд гэж хин юм бэ гэж та бүхэн бодож иж магадгүй. Харин өнөөдрийн подкастын дугаараар тэр асуултанд бид хоёр хариулахыг хичээх болно. За хамгийн эхлээд энэ хоёр үгийн нэр томьёоны хувьд авч үзэх юм бол substantivism гэдэг нь болохоор латин хэлний substantia буюу мөн чанар, бодит агуулга гэсэн үгнээс гаралтай байдаг. Харин formalism гэдэг нэр томьёо нь болохоор forma буюу хэлбэр гэсэн утгатай латин үгнээс гаралтай байдаг байна. Тэгээ эдийн засгийн антропологийн хүрээнд энэ нэр томьёог Карл Полоны гаргасан гэж үздэг. Тэгээ Полоны эдийн засгийн тухай хоёр өөр ойлголтыг ялгаж тодорхойлсон формул substantive гэж ялгасан байдаг байна. За формул нь болохоор эдийн засгийн формул буюу үндсэн загвар, неоклассик эдийн засгийн үндсэн загвар гэж яригддаг. Хязгаарлагдмал нөөцийн нөхцөлд үр ашгийг нэмэгдүүлэх буюу maximize хийх гэсэн эдийн засгийн формулог Грацнаа сонголтыг чухалчилдаг. Харин substantive нь болохоор хүмүүс өөрсдийн материалын хэрэгцээг хангахын тулд байгаль орчин нийгмийн хүрээтэйгээ харилцаад үйлчлдэг бодит үйл явцыг гэж яг Полоны хэлсэн байдаг байна. За ер нь энэ хоёр чиг баримжааны ер нь энэ маргааны үндэс нь юу юм болоо? За энэ маргааны үнцийг авч үзэхийн өмнө бол антропологт байсан 3 хоорондоо эсрэгдсэн онолын чиглэлүүдийг бол авч үзэх хэрэгтэй. За энэ гурыг тайлбарлах юм бол нэгдүгээрт харьцангуй байдлын онол гэж байгаа. За энд болохоор юу гэж үздэг вэ гэхээр соёл бүр өөр. За тэгээ баруун долоо орчин үед бий болсон үнэлэмжээр бол бусдын соёлыг бол үнэлэх, таньж мэдэх бол боломжгүй гэж үздэг. За тэгээ тэм ч утгаараа альва соёл, түүний нийгэм, эдийн засгийн орчинг нь таних тулд бол тухайн соёлд нь яг таарсан аргаар судлах хэрэгтэй гэж үздэг. За хоёрдугаар болохоор бүхнийг хамаатуулах онол гэж байгаа. За энэ болохоор ямар ч нийгэм, соёл нөхцөл байгаагаас үл хамааран хүн гэдэг бол хаач ижил байдаг гэж үзээд тийм учраас тэднийг хүмүүсийг өөр хооронд нь хамаатуулан судалж болно гэж үздэг. За гурав дахь нь болохоор рефлексив хандлага гэж байгаа. За энэ болохоор барууны нийгэм бусад нийгмийг судлахдаа давхар өөрсдийгөө хэн бэ гэдгийг таних мэдчихэдэг. Тэгэд нэгийг нөгөөтэй нь харьцуулж иж тухайн соёлын онцлог болон яг тэр өөрсдийнх нь үндсэн мөн чанарыг нь бол ойлгох боломжтой гэж үздэг. За тэгэд энэ 3 онолын чиглэлүүдээс болоод ер нь бол формалистууд болон субстантивистуудын маргааны бол үндэс суурь нь бол тавигдсан гэж ойлгож болно. Тэгээд эхний ярьсан соёлын харьцангуй байдлыг чухалчилдаг хэсэг нь болохоор формалист чиг баримжааныхан болоод хоёр дахь буюу бүхнийг хамаатуулах онолын чиглэлийг нь ер нь субстантивистуудын үзэл хандлагыг цааш нь авч явсан гэж ойлгож байна. За ер нь формалист болон субстантивистийн маргааны тоймыг авч үзэх юм бол Карл Полоныг бас эхэлтэй гэж үзэж болно. Ер нь Карл Полоны substantivism гэж гаргасан чинь тэрийг нь дэмжсэн хэсэг антропологчд байдаг. Харин эсэргүүцсэн антропологчд байдаг. Тэгээ бие бинийгээ ер нь харилцан шүүмжилж бие биенээсээ суралцсан байдлаар энэ маргаан явсан гэж ойлгож болно. За маргаан нь болохоор 1950-ад онд эхэлсэн гэж үздэг. Тэгээ тухайн үед Карл Полоны эдийн засгийн тогтолцоог бүрдүүлэхэд соёл, нийгмийн харилцаа, институцийг тусад нь авч болохгүй, эдийн засгийн үйл ажиллагаа нь нийгмийн харилцаа, соёл, уламжлал, улс төр, шашин зэрэг нийгмийн бүтцэд шигдэн орсон буюу embedded гэсэн санаа гаргасан байдаг. За embeddedness гэдэг санаа нь болохоор маш чухал. Энийг янз бүрийн хүмүүс янз бүрийн байдлаар орчуулсан байдаг. Зарим нь суурилсан байдал гэдэг бол зарим нь болохоор залгаастай гэж орчуулсан байдаг. За энэ Полоныгийн үзэж байгаагаар бол ер нь капиталист зах зээлийн өмнөх нийгэмд эдийн засгийн үйл ажиллагаа нь нийгмийн харилцаанд бүрэн шигдсэн байсан бол орчин үеийн капитализм нь болохоор эдийн засгийг нийгмээс тусгаарлаж зах зээлийн зарчмаар зохицуулагддаг болгосон гэж үзсэн байдаг. Энэ нь болохоор disembedding буюу тэр нь салж байгаа гэсэн үйл явцыг ирсэн байдаг. За Полоныгийн хувьд энэ
одоо дисэмбэдэд гэдэг одоо санаа нь болохоор хит хитэн асуудлыг үүсгэсэн байдаг. Жишээлх юм бол хүн байгаль мөнгө зэрэг зах зээлийн бүтээгдэхүүн биш зүйлсийг одоо fictitious commodities буюу хуурамч бараа мэт ингээд болгон хувиргасан байдаг. Тэг нийгмийн уялдаа холбоог сулруулж байна. Тэгээ бас дээрэс нь зах зээлийн логик нь нийгмийн бусдад хэм хэмжээг давмгайлж байна гэж шүүмжилж ирсэн байдаг байна. Тэгээ Полоныгийн онолын гол ач холбогдол нь хэм бол эдийн засгийг зөвхөн техникийн асуудал гэж үзэх биш, харин нийгэм, соёл, түүхийн одоо өргөн хүрээнд нь авч үзэх шаардлагатай хөтөлсөн байдаг. Тэгээ энэ нь болохоор неоклассик эдийн засгийн үзэл санаанаас ялгаатай одоо шүүмжилсэн байдаг. Тэгээ эдийн засгийн үйл ажиллагааг нийгмийн институт тэгээ одоо түрүүний ярьсан түүхэн хөгжил, соёл гэдэг бүхний одоо контекст нь ойлгох шаардлагатайг харуулдаг байдаг. Тэгээ яг Полоныгийн одоо тэр санаа гаргасны дараа субстантивизмыг одоо гэдэг ойлголтыг дэмжсэн антропологч дуган гарч ирсэн байдаг. Тэр нь болохоор Жорж Далтон, тэг өмнөх дугаар дээр ирсэн Маршал Саллинс ордог. Харин субстантивист шүүмжилт хариу болгоод Скотт Кук, Харалд Шнайдер гээд одоо формалист чиг баримжааг дэмждэг. Одоо неоклассик эдийн засгийн зарчмуудыг зөвхөн капиталист биш олон төрлийн нийгэмд хэрэглэх боломжтой хэвээр байдаг юм аа. Тэгээ субстантивистууд хэтэрхий одоо зах зээлийн эсрэг байр суурийг баримталж байна. Тэр нь болохоор нийгмийг одоо хэд романтик байдлыг харж байна гэж одоо шүүмжилж маргасаар одоо энэ одоо маргаан ихсэн гэж үзэж болно. За одоо энэ хүү маргаанд бол түрүүний ярьсанчлан Карл Полоны маш чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг. Тэр тусмаа түүний бүтээл одоо The Great Transformation тийм. Одоо агай хөрчлөлт, агай хувьсэл гэж бас яг орчуулсан байдаг. Тэгээд ер нь Карл Полоныгийн талаар ярьж өгвөл дээр байх. Карл Полоны гэж ер нь хэн байсан бэ юм болоо. За одоо субстантивистуудын гол төлөөлөгчийг гэд бодох юм бол ер нь бол Карл Полоныг ярих хэрэгтэй. За тэрээр бол одоо Австро-Унгар гаралтай эдийн засгийн түүхч, за эдийн засгийн антропологч, социологч хүн байсан. За тэрээр бол 1912 онд бол Будапешт их сургуульд докторийн зэрэг хамгаалсан. За тэгээд түүний одоо алдартай бүтээлүүдээс гэх юм бол агуу их шилжилт, за түрүүний ярьсан. Тэгээд худалдаа ба зах зээл гэсэн хоёр бүтээл байдаг. За тэгээд Полоны бол эхлээд эдийн засгийн түүхийг илүү өргөн цар хүрээтэй судалж үзсэн байдаг. За тэгээд түүхийн ихэнх цаг үед хүмүүсийн өдөр тутмын амьдрал энэ эдийн засаг гэдэг зүйл чинь одоо тийм ч чухал биш, маш бага оролцоотой байсан гэсэн одоо санааг л төвшүүлсэн. Тийм. Түүний онол тэгээ судалгааны үндсэн төлөвлөлтүүд нь юу байсан бэ? За Полоны бол үзэгтэй орчин үеэс өмнөх эдийн засаг гэж байгаа шүү дээ. Тэнд болохоор одоо нийгэм дотор эдийн засаг агуулгадах ийм гурван үндсэн хүрээ мөчлөг байдаг гэж үзээд нэгдүгээр болохоор одоо харилцан тусалцах гэж авч үзээд энд болохоор одоо хүн одоо өөрийн оршиж байгаа соёл нийгмийн харилцаанда гэр бүл одоо овог аймаг юу гэдэг тэр хариалгаж байгаа бүлгийн түвшиндээ бие биедээ тусалцаж одоо байгаа зүйлсээ хуваалцдаг харилцааг олгосон. За хоёрдугаар болохоор дахин хуваарлах гэж байгаа. За тиймд болохоор одоо эрх мэдлийг барьж байгаа институт одоо тэр субъект юу гэдэг сүмхий, цанваартан одоо ноёнч гэдэг юм уу тэр одоо хүмүүстэй бараа бүтээгдэхүүн одоо бусад баялгаа хуримтлуулад тэгээд дараа нь тэр институтээрээ буцаагаад дахин одоо хуваарлж түгээдэг харилцааг авч үзсэн. За гуравт нь болохоор солилцоог авч үзээд энд болохоор нэг онцлог юм нь болохоор урдчилж тэр солих байгаа зүйлийн үн өртгийг нь тооцны үндсэн дээр хийгдэж байгаа солилцоог бол ойлгосон. Тайлбарласан. За энэ дээр болохоор жишээлх юм бол одоо би нэг үхэртэй байлаа гэж бодоход тэр үхэр маань 4 хантай одоо тэнцвүү 4 ханаар солиход одоо надад зүгээр үү гэдгийг эхлээд бодож үзсний гэх юм уу. Тэгэж тооцоолсны үндсэн дээр бол солилцдог харилцааг ойлгосон. За тэгээд Полоныгийн төвшүүлсэн энэ гурван хүрээ бол одоо Адам Смитийн нөгөө зах зээл бол өөрийн одоо эрх ашгийг л нэгдүгээр тавьдаг тийм рационал талбар гэж үзсэн. За тэгээд мөнгнөөс өмнө бартер солилцоо оршиж исэн гэх одоо хоёр чухал санааг нь бол нацаасан явдал болсон. Тийм. Энэ Полоныгийн авгааг шилжилт одоо бүтээлийг медиум дээр амар мэд гэдэг болов айгуу гоё одоо ойлгомжтойгоор самри хийсэн байсан. Тэгээд сонсож байгаа бол бүгдээрээ уншаарай гэж их
урайлж байна. За одоо Полонигийн авгааг шилжилт бүтээл дээр нэг сонирхолтой зүйл бол одоо зах зээлийн эдийн засаг хэрхэн одоо уламжлалт эдийн засгийг оруулж ирсэн түүхийг өгүүлдэг. Тэгээ капитализмын одоо түүхэн талаас нь авч үзсэн гэх үү те. Одоо хүн төрөлхтний түүхийн ихэнх хугацаанд одоо зах зээл гэж бид өнөөдөр ойлгодог зүйл ерөөсөө байгаагүй юм байна. Капитализм зах зээлийн эдийн засгийн харьцангуй хожуу үед бий болсон юм байна. Тэгээ дэлхийн түүх хүн төрөлхтний түүхтэй харьцуулахад маш залуухан концепт гэж онцлсон нэрэл тиймжтэй гэж бодоход хүрсэн бодвол. Тэгээ Полонигийн хэлснээр бол эртний нийгмээс өнөөгийн капиталист тогтолцоо руу шилжих явцад хүн төрөлхтний иргэншил маань танигдахын аргагүй өөрчлөгдсөн. Тэгээ энэ үед яг юу болсон бэ гэх юм бол одоо хүний үнцэн зөвхөн мөнгө олох чадвараар хэмжигдэх болсон. Тэгээ одоо байгаль орчин маань зүгээр л одоо түүхийн эд болж хувирсан. Тэгээ Полонигийн үзэж байгаагаар л энэ одоо өнөөгийн нийгэм экологийн хямралын гол шалтгаан болсон юм аа гэж өөрөдөө хэлсэн байдаг. Тэгээ Полоны уламжлалт эдийн засаг гэж маш их ярьдаг. Эсвэл одоо орчин үеийн бус эдийн засаг гэх үү те. Энэ яг юу гэсэн үг юм бэ гэвэл одоо ерөнхийдөө капитализмын өмнөх эдийн засгийн системүүдийг одоо хэлж байгаа. Тэгээ нэг ясандаа уламжлалт эдийн засаг нь зах зээлийн бус эдийн засаг гэдэг утгатай байдаг. Тэгээ тэр нь болохоор зах зээлийн эдийн засгаас мэдээж ялгаатай. Жишээлбэл эдийн засгийн үйл ажиллагаа, нийгмийн харилцаа, одоо зан заншил, шашин, соёл зэрэг одоо нийгмийн институтүүд шигдэн оршдог. Бөгөөд одоо уламжлалт эдийн засагт заавал одоо материаллык хуримтлал тэгээ ашиг олох зорилго нь одоо тийм голлох үүрэг гүйцэтгэдэг гэх үү тий. Тэгээ харин зүгээр л одоо нийгмийнхээ төлөө зүтгэх, хөдөлмөрлөх эсвэл нэр хүндтэй болох ч юм уу. Тэгээ нийгмийн статусаа хадгалах зэрэг илүү тийм чухал байдгаа гэж бичсэн байдаг. Тийм. Тэгээд бас одоо энэ формалист одоо хандлагаас ялгаатай одоо субстантивистүүдийн хувьд юу юм бэ гингүүд нөгөө бүх нийгэмд хамаатай нэг юм эдийн засгийн онолыг бий болгох боломжгүй гэж үзэж байгаа. Тэгээд ер нь бол капиталист бос эдийн засгийг судлахдаа одоо тухайн нийгмийн өрмөц соёлын хүрийг нь харгалзаж үзээч гэсэн ийм санааг бол төвшүүлсэн. Тэгээд Полонигийн бол гол үзэл санаа бол одоо тэр нийгмийн байгууллагууд нь эдийн засгийн одоо тэр үйл явцын үндсэн зохицуулагчд нь байна. За тэгээд зах зээл бол одоо зөвхөн тэр орчин үеийн аж үйлдвэрсэн нийгэмдээ л давмгайлах институт нь болдог штэ гэх юм уу. Тэгэж ойлгосон. Тэгээ формалистууд болохоор эдийн засгийг одоо мэдээж түрүү ярьсан хязгаарлагдмал нөөцийн нөхцөл рационал сонголт хийх үйл явц гэж тодорхойлдог. Тэгээ энэ тодорхойлтыг бүх нийгэмд хамааруулан хэрэгж болно гэж тэд нэр үзэжсэн бол Полоны ерөнхийдөө энэ үзлийг одоо эсэргүүцсэн байдаг. Тэгээ шинэ сонгодог эдийн засагч болохоор нийгэм соёлын хүчин зүйлсийг төдийлөн одоо хайхрахгүй байна. Тэгээ зөвхөн эдийн засгийн өсөлт рационал шийдвэр гаргалтад анхаардаг байна. Харин одоо Полоны эдийн засгийн илүү хүмүүнлэг хэлбэрээр буюу одоо хүмүүс нийгэм болон хүрээлэн буй орчинд амьдрахын тулд өөр хоорондоо одоо харилцаж буй үйл явц хэмээн яг өөрөө тодорхойлсон байдаг. Тэгээ Полоны капиталист бус нийгмүүдэд ашиг одоо үн зах зээлийн логик гэх мэт формалист загварууд үйлчлдэггүй гэж өөрөө яг маргасан. Тэгээ нийгэм бүрийн одоо эдийн засгийн зохион байгуулалт нь тухайн соёлын үнэт зүйлс тэгээ одоо уламжлалт, тэгээ нийгмийн харилцаатай холбоотой өөр тийм институтийн загваруудаар хэлбэрчнэ гэж үзсэн байдаг. Тиймдээ ч одоо Полоны Адам Смит болон бусад сонгодог эдийн засагчдыг одоо self regulating гэж ярьдаг. Зах зээл өөрөө өөрийгөө өөрийнхөө жамаар ингээ хөгцөө ирсэн гэх үзлийг эрс одоо эсэргүүцсэн. Тэгээ эртний нийгэмд болохоор эдийн засаг нь нийгмийн одоо маш жижиг хэсэг байсныг онцлсон бүтээлд онцлсон байдаг. Тэгээ дундад зууны Европт одоо яармаг худалдаа, хот хоорондын худалдааг анх төр зохион байгуулж хатуу хянж байсан тэр одоо түүхэн баримтуудыг жишээ болгон авч үзсэн байдаг. Тэгээ тэр нь болохоор зах зээл болон одоо байгалийн үзэгдэл биш. Харин одоо төрийн бодлогоор зохион байгуулагдсан нийгмийн бүтээгдэхүүн гэдгийг харуулдаг. Тэгээ Полонигийн хувьд зах зээлийн эдийн засгийн үүсэл тэгээд одоо нийгэмд үзүүлсэн нөлөө ямар байсан бэ? За энэ дээр болохоор одоо түрүүний ярьсан дээр одоо үргэлжлүүлээд ярихад бол 17-аас 18 дугаар
онд одоо Их Британд за тэгээ сүүлд бол Европын зарим оронд бол өрнөсөн хашаалах хөдөлгөөний талаар ярих хэрэгтэй. За тэгээд ер нь бол тэр хашаалах хөдөлгөөнөөс одоо ургаж гарсан аж үйлдвэр жилт. За тэгээд аж үйлдвэрийн капитализм за зэрэг нь бол одоо эдийн засгийн өмнө ярьсан тэр залгаастай байдлыг бол тасалсан гэж үзсэн. За тэгээд энэ бол одоо тэр өмнө дурдсан шиг тийм одоо жамаараа өрнөсөн зүйл бишээсэн. Одоо энэ бол одоо улс төрийн шийдвэр байсан гэж үзсэн. За тэнгууд одоо хашаалах хөдөлгөөн гэж яг юу яриад байгаа юм бэ гэд гайхаж магадгүй. Тэнгууд энийг тайлбарлах юм бол одоо Их Британд одоо улс төрийн шийдвэрээр нийтийн эзэмшлийн газар байсан одоо нийтийн эзэмшилд байсан газрыг бол хашаалаад хувийн өмчөд бол шилжүүлсэн үйл явц болсон. За тэгээ Полонигийнхаар бол одоо энэ хүү хөдөлгөөн бол үндсэн бол хоёр үр дагаварт хүргэсэн гэж үзээд. За эхнийх нь болохоор одоо газрыг одоо түрээсэлж худалдаж ашиг болдог тийм бараа мэт болгосон гэж шүүмжилсэн. За хоёрт нь болохоор одоо нийтийн эзэмшлийн газар дээр тэр тариалан эргэлж амьдарч байгаа хүмүүс байгаа шүү дээ. Тэднийг болохоор одоо тэр юу гэдэг амь зулгаас нь холдуулаад таслаад ч гэдэг юм уу одоо тэр хоцорын газар очиж өөрсдийн хөдөлмөрөө зархаас аргагүй болгоод за тэгээд ер нь бол одоо ажилчин ангийг бий болгосон тийм үйл явдал юм а гэж бол үзнэ. За тэгээд энэ одоо чөлөө зах зээлийн эдийн засаг одоо ямар нэгэн зохицуултгүй одоо ийм замбраагүй байснаасаа болоод тэр сая үүссэн тэр ажилчдын одоо цалин хуулс одоо ажиллах нөхцөл байдалтай холбоотой маш олон асуудлууд ингээд нийгэмд бий болсон байна. Тэгээд тэгэнгүүт энийг зохицуулахын тулд бол одоо засгийн газраас нь бол маш олон ядууралтай тэмцэх олон одоо ийм хууль тогтоомж зэргийг ингээд баталж өгсөн. За гэхдээ энэ нь бол одоо хараахан тийм амжилттай зүйл болоогүй тэр үедээ. За тэгээд одоо энэ хямралыг болохоор Полоны юу гэж тайлбарлаж ирсэн бэ гэхээр одоо өмнө нь одоо нийгэмтэйгээ залгаастай байсан эдийн засаг гэдэг зүйл одоо тэрнээсээ салаад нийгэм улс төрийн иргэшээлээс одоо ангид тусдаа гарч байгаа. Тэгэнгүүт одоо улс төр нь эдийн засгийнхаа төлөө ийм оршдог тийм одоо бүтэц тогтолцоог бий болгосны илэрлээ гэж үзсэн. За тэгээд ер нь бол одоо гурван зүйлийг бол бараа биш хэдий ч зах зээл бол тэдгэрийг бараа мэт одоо арилжиж байна гэж шүүмжилсэн байдаг. За энд болохоор одоо хөдөлмөр газар мөнгө гурвыг авч үзсэн байна. За хөдөлмөрийн хувьд болохоор одоо зах зээлийн эдийн засаг хөдөлмөрийг ажиллах хүч болгон худалдаж зарах зүйл мэт ойлгодог гэж шүүмжилсэн байдаг. За тэгэнгүүт одоо хүн гэдэг бол угаасаа тий худалдаалагдах зорилгоор одоо хорвоод ирээгүй шүү дээ. Одоо нэг тийм одоо худалдаалагдах зорилгоор хорвоод ирээгүй. Ер нь бол хөдөлмөр гэдэг чинь одоо юу гэдэг тийм худалдаж болохооргүй зүйлээ гэсэн санааг ол төвшүүлсэн. Тэгээд газрын тухайд бол одоо газар гэдэг чинь ер нь бол тэг хүн төрөлхтний хувьд бол байглаас шууд ингээд май гэд өгч байгаа тийм амьдралын одоо суурь орчин байгаа шүү дээ. Тэнгүүд тэрийг бол зах зээлийн капитализм бол хувийн өмч болгож тэг тэрийгэ бүр цаашлаад арилжаалах тийм нөхцөл байдлыг бий болгох чинь гэж бол шүүмжилсэн байна. За тэгээ мөнгөний хувьд болохоор одоо мөнгө гэдэг чинь одоо улс төр эдийн засгийн харилцааны нэг одоо хэрэгсэл байгаа шүү дээ. Тэнгүүд тэрийг одоо ийм бараа мэт болгоод тэгээ санхүүгийн зах зээлийг энэгээр бий болгосон гэж бас шүүмжилсэн байдаг. За тэнгүүд одоо энэ хамгийн ихэнд хэлсэнчлэн формалистууд яг юу гэж маргаж ирсэн энэ нөхцөл байдалтай. За формалист одоо субстантивист маргааныг эхлүүлсэн Скотт Кук эдийн засгийн антропологийг хоёр хуваагдсан байна гэж үзсэн байдаг. Түүний хэлснээр бол формалистууд нь барууны маягийн зах зээл болон анхдагч аж ахуйд эдийн засаг хоорондын ялгаа нь зөвхөн одоо зэрэг түвшний ялгаа гэж үздэг бол субстантивистууд нь болохоор энэ хоёрын ялгаа нь одоо үндсэндээ шал өөр байна гэж үзсэн байдаг. За тэгээ өөрөөр хэлэх юм бол формалистуудын хувьд бүхий л нийгмийн эдийн засгийн үйл ажиллагаа нь одоо ижил үндсэн зарчмуудаар ажилладаг. Харин тэдгээр нийгмүүд хэмжээ технологийн хөгжил зэрэгэл ялгаатай. Энэ нь болохоор одоо неоклассик эдийн засгийн онолыг бүх нийгэмд хэрэглэх боломжтой гэж формалистууд үзэж байсан. Тэгээ Кукийн үзлэр бол хүмүүс хаач байсан өөрсдийн зорилгод хүрэхийн тулд одоо тэр хязгаарлагдмал нөөцөө оновчтой одоо рационал decision одоо рационал шийдвэр гаргаад зарцуулахыг эрмэлздэгэ гэж үздэг байсан. Тэгээд формалистууд субстантивистууд юу гэж шүүмжилсэн бэ гэх юм бол Скотт Кук болохоор субстантивистуудын хандлагыг хэд одоо зах зээлийн эсрэг чиг шугам төвлөрөөд байна гэсэн бол одоо Харалд Шнайдер
зах зээл болон зах зээлийн бус эдийн засгийг нэг ижил эдийн засгийн зарчмаар одоо шинжлэх боломжтой гэж үзсэн. Тэгээ үндсэндээ энэ маргааныг харах юм бол ер нь суур 100% аюу их маргаад байгаа. Тийм. Одоо яг юуны талаар маргаж байна вэ гэх юм бол судалгааны зөв нэгж юу байх вэ гэсэн асуулт байгаа. Тийм. Тэгээ формалистуудын хувьд болохоор 100% хувь хүний сонголтын асуудалд одоо маш их төвлөрдөг. Болохоор одоо тэдний анхаарал нь хувь хүний зан үйлд аюул чиглэгддэг. Харин субстантивистууд болохоор томоохон тийм одоо нийгмийн тогтолцоо, бүтэц одоо байгууллагыг илүүд үздэг. Илүү том хэмжээнд гэсэн үг. Тийм 100% бол маш их маргадаг байсан байгаа. За тэгвэл одоо энэ формалистуудын одоо үзэл баримлал байгаа шүү дээ. Тэнгүүд энийг одоо шүүмжилж исэн бас хэд хэдэн одоо сонирхолтой антропологчид байдаг. За тэдний талаар ярил. За формалистуудын одоо цаг ямагт л одоо хувийн ашиг сонирхол рационал шийдвэрийг одоо эрэлхийлэх одоо энэ чиг хандлагыг Пратис тэгээ Гудман гэдэг антропологч нар шүүмжилсэн байдаг. Тэгээ Пратис юу гэж шүүмжилсэн бэ гэсэн чинь одоо хувийн ашигыг аль болох ихсгэх гэдэг ойлголт одоо maximize хийх гэдэг ойлголт нь тавтологийн шинжтэй буюу одоо няцаагдах боломжгүй юм байна. Тэгээ хүний бүх үйлдэлийг яг тэр логикоор тайлбарлахад одоо ашиглах нь бас ингээ утгагүй байна гэж үзсэн байдаг. Тэгээ тэрээр болохоор энэхүү одоо тэр одоо ямар юу ч хийсэн тэгэл энийг maximize хийя гэсэн тэр ойлголтыг одоо хуурамч гэж одоо батлах боломжгүй учраас шинжлэх ухааны үнцэн багтаа гэж хэлсэн байдаг. Жишээлх юм бол одоо хүн бусдад туслалаа гэж бодох юм бол өөрийн одоо цаг санхүү эсвэл эрүүл мэндэд золиосч болно. Тэгээ формалистуудын өнцгөөс энэ нь одоо ямар учиртай вэ гэвэл одоо хүн бусдад туслахын учир шалтгаан нь өөрийнхөө одоо тийм гоё сэтгэл ханамж таашаалын мэдрэмжийг maximize хийх одоо ихсхийн тулд зорилгоо золиослогоо гэж үзэх нь бас өөрөө хит энгийн зарим талаараа тийм одоо юу мэрийн утгагүй тайлбар болно гэж Пратис шүүмжилсэн байдаг. Аха. За тэгээд Гудманы хувьд болохоор одоо тэр барууны эдийн засгийн антропологчид одоо судалж байгаа хүмүүсийнхаа шийдвэр гаргалтыг нь рационал хэмээн дүгнэх нь бол гарцаагүй зүйл гэж бол банахсан. За тэгээд яагаад гэх юм бол одоо формализм нь бол бодит нөхцөл байдал үндэслээд одоо ачгийг хэсэгдэггүй одоо альва нэгэн зам төлөвийг рационал бус хэмээн үздэг. Одоо энэ ойлголт нь болохоор одоо алдаатай гэж бол Гудман үзсэн байгаа. За тэгээд одоо тухайн хүний тэр ашиг сонирхлоо хэсэгдэггүй үйлдэлүүд нь өөрт нь тийм бүрэн рационал шийдвэр байж болох хэдий ч одоо тэр шийдвэр гаргалтын ард ямар нэгэн одоо төсөөснөөс өөр одоо утга агуулга одоо оршиж боломжтой гэж ер нь бол үзсэн. Тэгээд энийг бол формалистууд бол орхигдуулж ийн гэж бол Гудманы зүгээс бол үзсэн байдаг. Тэгээ энэ маргааныг ер нь дүгнжих юм бол субстантивистууд нь эдийн засгийг өргөн утгаар нь одоо авч үзсэн байдаг. Жишээлх юм бол нийгэм соёлтой нэгт холбоотой гэж үздэг бол одоо формалистууд нь эдийн засгийн үйл ажиллагааг заавал тийм одоо рационал шийдвэр гаргах сонголтоор нь тайлбарладаг гэж үзэж болно. Тийм. Тэгээд субстантивизм нь бол одоо ерөнхийдөө эдийн засаг гэдэг чинь нийгмийн харилцаа, соёлын хэм хэмжээ, улс төрийн харилцаа гэх зэрэг зүйлстэй агуулгадчихдаг. Тэгээ капиталист бус нийгэмд болохоор эдийн засгийн үйл ажиллагаа бол одоо ийм өөр соёлд өвөрмөц санамжлагтай байж болно гэж үзэж байгаа. Тэнгүүд одоо формализмын одоо зүгээс бол одоо эдийн засгийн онол тийм рационал сонголтын онолыг бол одоо илүүд үзээд за тэгээ бүх соёлд бол хамаарагдах боломжтой гэж үздгээр бол ялгаатай байгаа. Тэгээ энэ маргаан болохоор 1970-аад оноос хойш ер нь эдийн засгийн антропологийн судалгааны арга зүйд маш гүнзгий нөлөө үзүүлсэн гэж ярьдаг. Одоо өнөөдөр болохоор эдийн засгийн антропологчид хоёр одоо чиг хандлагын хоёуланг нь авч үзээд нэгтгэж одоо өргөн хүрээтэй дүн шинжилгээг хийхэд илүү одоо ирмэлцэлтэй болсон байдаг. Тийм тэгээд ер нь хоёр чиг баримтлал одоо субстантивизм, формализм хоёулаа одоо ингээд бие биенээсээ суралцаад бие биенээсээ одоо шүүмжлэлийг аваад хоёулаа ингээд тодорхой хэмжээнд өөрчлөгдөж хувьссан байдаг. Тухайлбал одоо формалистуудын хувьд яаж өөрчлөгдсөн бэ гэх юм бол хүмүүс заавал тийм ашигтай эсвэл ашиггүй байдлыг эрхэмлэх боломжтой төдийгүй одоо хураах, хуримтлуулахад одоо маш олон зүйл нөлөөлж болно гэж хүлээн зөвшөөрсөн байдаг. Тэгээд мөн одоо нийгмийн тодорхой бүлэг зарим нэг талаараа ашигтай үйлдвэрийг үргэлж илэрхийлдэг. Тэгээд эдийн засгийн ашигтай байдал гэдэг тодорхойгүй бөгөөд
хизээж батлагддгүй зүйл юм аа. Тэгээд одоо эдийн засгийн одоо ашигтай байдлыг эрэлхийлэх нь зарим нэг нийгэмд цаанаасаа байдаг зүйл. Харин зарим нийгэмд үүнийг хаяач болох боломжгүй байна гэж үзсэн байдаг. Харин субстантивистүүд яаж өөрчлөгдсөн бэ гэх юм бол эдийн засаг гэдэг нийгмийн одоо нэг хэсэг яхахгүй муу гэж хүлээн зөвшөөрсөн байдаг. Тэгээ нийгмийн эдийн засгаас ихээхэн хамаардаг. Тэгээ нийгэм эдийн засгийн зарим хэсгийг агуулах боломжтой байдаг байна. Тэгээ нийгэм бүрийн соёл аж ахуйгаас хамаарат эдийн засаг нь өөрөөр илэрхийлэгддэг бөгөөд одоо бүх нийгэм тохирох эдийн засаг бүтцэж байхгүй гэсэн санааг одоо өөртөө дэвшүүлсэн байдаг. Шинэ хөлбөрүүд нь ер нь илүү уян хатан болсон гэж ойлгож болох юм байна тийм. За тэгээд ер нь яг маргааны төгсгөлт юу болсон бэ гэд аваад үзэх юм бол ер нь бол энэ хоёр чиг баримжааны аль нь ч ялаагүй гэж ойлгож байна. За харин ч одоо энэ хоёр одоо онол нь бол илүү түрүүн хэлсэнчлэн бие биенээсээ суралцсан. Тэгээд маргааны үр дүнд одоо аливаа асуудалд илүү нухацтай хандах чиг одоо хандлага бол илэрч эхэлнэ. За тэгээд ер нь бол одоо ямар ч нийгэмд тийм хувиа хичээсэн зам чанар за тэгээд өгөөмөр сэтгэл гаргах хоёрын хооронд дандаа ийм зөрчил үүсчил байдаг. Тэгэнгүүт одоо формалистууд болон субстантивистүүдийн энэ одоо голд нь өрнөсөн энэ маргаан бол одоо тэр нийгмийн байнгын гэж хувьсаж өөрчлөгдөж идэг одоо үйл явцыг бол илүү томоор хөндөөд за тэгээ ер нь бол цаашдаа үргэлжлүүлж судлахад бол нэлээд ийм хувь нэмэр одоо юу гэдэг нь суурьнд болж өгсөн гэж ойлгож болно гэх юм уу. Тийм. Тэгээд ер нь бол одоо энэ 1970-аас 80-аад онд одоо энэ эхэлсэн 80-ад оноос бол антропологчид эдийн засгийн антропологчид одоо энэ хоёр онолын аль алийг нь ер нь судалгаа бүтээлтэй ашиглах болсон байгаа. За тэгээд зарим антропологчдын үзэж байгаагаар болохоор одоо хөл бөмбөгийн баг за эсвэл одоо ураг төрлийн харилцаанд одоо бүх төрлийн институтад одоо эдийн засгийн үйл ажиллагаа бол багтжидэг гэдгийг бол онцлсан байгаа. Тэгээд одоо эсвэл хүн одоо нийгэм соёл гэдэг нь бол тийм програмчлсан робот биш учраас одоо хүний сонголт одоо ирээдүйн шийдвэрт нь одоо нөлөөлж идэг нь бол ийм гарцаагүй зүйлээ гэсэн олон судалгаа бол одоо энэ хоёрын маргаанаас бол цаашлаг ингээд гараад яваад эхэлсэн байгаа. За тэгээд одоо энэний зэрэгцээ бол одоо субстантивистүүд болон формалистууд бол хоёрын хооронд өрнөсөн одоо маргаан мэтгэлцийг нь бол өөрсдийнхөө одоо антропологоос гадна маш олон салбаруудад одоо ингээд тодорхой хэмжээнд өөрсдийнхөө нөлөөг үзүүлсэн гэж ойлгож байна. За жишээлх юм бол одоо неомарксизм одоо сонгодог марксист эдийн засагчид бол хүнийг зөвхөн ингээд ийм зах зээлийн харилцаанд л ийм ашигтай сонголт хийдэг. За тэгээд homo economicus буюу одоо ашиг илэрхийлсэн хүн одоо бүх зүйл ингээд ашиг илэрч идэг. Ашиг олохын төлөө ингээд ийм төрсөн хүн мэтэр ингээд үдчихсэнийг бол алдаа байсныг ингээд гаргаж ирээд за тэрийг бол хүлээн зөвшөөрсөн гэж үздэг. За тэгээд феминистүүдийн хувьд болохоор 17 дугаар зуун хүртэл одоо эдийн засгийг зөвхөн ийм өрхийн хэмжээнд авч үздэг байсан байгаа. Тэгээд энийг мөн шүүмжилсэн байдаг. За тэгээд мөн одоо экологийн антрополог одоо нийгэм гэдэг ийм хөдөлгөөнтэй хөвсөн өөрчлөгдөж идэг болохоор тэр одоо хөдөлгөөнтэй чанар нь хүний төрлөх байдал юм уу эсвэл одоо тэр хүний байгаа эргэн тойронд нь байгаа нөхцөл байдал юм уу гэх зэрэгээр одоо энэ онлоос энэ хоёр онлын одоо маргаанаас эхлүүлээд маш олон салбарт бас ийм эн чинь юу вэ гэж одоо ийм бодох асуудлыг гаргаж ирсэн гэх юм уу. Тийм маш их тийм одоо өгөөчтэй гэх юм уу нэг талаараа тийм одоо маргаан басан гэж ойлгож байна. За тэгээд бид хоёрын подкастыг сонссонд баярлалаа. Тэгээд дараагийн подкастын дугаараараа уулзцгаая. За лайк, шеэр хийгээрэй. Тэгээд комент хэсэгт субстантивизм уу эсвэл формализм уу өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлж болно шүү. Маргааныг үргэлжлүүлцгээе. За баяртай. Маш баярлалаа.